Хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа газар тариалангийн салбарт шинэ техник тоногт хөрөмжүүдийг нэвтрүүлснээр өндөр ашигтай ажиллаж болохыг манай улсын судлаачид олон улсын эрдэмтдтэй хамтран тогтоожээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын хөрсөнд дээд чанарын саримс тарих туршилтыг амжилттай явуулсан байна. Тиймээс энэхүү боломжийг ашиглаж холбогдох төрийн байгууллагад эмчснээр эх орондоо ургуулсан эрүүл аюулгүй хүнсний ногоог хэрэглэх, цаашлаад экспортод гаран улсынхаа эдийн засгийг солонгоруулах боломжтой юм а. Өнөөдрийн хэлцүүлгийн хувьд онцлохгүй сэдвүүд гэх юм бол ер нь засгийн газраас энэ дэмжлэгтэйгээр ингэж явж байгаа хөдөө аж ахуйг хөгжүүлэх тулгуур бодлогын хүрээнд жишээлбэл бид нар шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр нодлон жил Солонгосын үйлдвэрлэгч хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нар болон ихтэй сургуулиудтай хамтраад сонгон саримсны туршилтын ийм төсөл хэрэгжүүлснийхээ үр дүнг бас энэ танилцуулж байгаа нэг онцлог байна. Тэгэхээр Монголын хөдөө аж ахуйд технологи нэвтрүүлэх юм бол бүтээн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлэх юм бололцоо байна гэдгийг бас хүмүүс танилцуулаад энийгээ сурчилж байгаа нэг ийм онцлогтой орлуулж байна. 2019 онд Дархан хотын Орхон сумд саримсны туршилт хийсэн байгаа. Бид нар тэгээд өнгөрсөн жил хийсэн тэр саримсны туршилтын үр дүнг хараад Монгол улс бол газар тариалангийн маш их дэвшилтэй улс байна гэдэг үр дүнг бид нар харсан байгаа тэндээс. За бид нар 2020 онд эх жилийн төлөвлөгөөгөө энэ удаа ярьсан байгаа. 2020 онд Солонгосын Күнзан их сургууль, Монголын Шүтис болоод энэ Солонгосын компаниуд хамтраад Монгол улсын хөдөө аж ахуйн салбар газар тариалангийн яаж хөгжүүлэх талаар энэ форум дээр ярилцаж байгаа. За бид нар ингээд тест 19 онд тэр саримсны туршилт явуулаад туршилтын үр дүнг харахад Монгол улс бол маш хангалттайгаар бидний хүнсний ногоогоо гадагшин экспортлох боломжтой юм байна гэдэг үр дүнг бид нар харсан. За Монгол улс бид нар хүнсний ногоо гадаадаас оруулж ирдэг улс байсан бол одооноос гадаад руу гаргадаг экспортлог улс болохын тулд энэ мэтчлэн маш олон ажлуудыг хийх хэрэгтэй. Монголд хөдөө аж ахуйн техник тоногт хөрөмжийг нэвтрүүлэх судалгааны ажлыг шинжилгээ ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг гүйцэтгэж явуулсан байна. Мөн Япон, бүгд найрамдах Солонгос, бүгд найрамдах Хятад ард улсын судлаачдтай хамтран явуулжээ. Шинжилгээ ухааны технологийн их сургууль бол сүүлийн жилүүдэд эрдэм судлалыг хөгжүүлэх, энэ техник технологи шинэ мэдлэгийг бүтээхэд ихээхэн ажлууд хийж байна. Тэгэхээр энэ бий болж байгаа эрдэмтдийн бүтээсэн судалгааны үр дүнгуудыг бид яаж энэ үйлдвэрлэлөө ялангуяа энэ хөдөө аж ахуйн салбарлуу шилжиж болж хамтарч ашиглаж улсын зах зээлд үндэсний одоо брэнд дүүхийн эдийг үн цэнийг дэнд бий болгож одоо гаргах вэ гэдэг дэлхийн хэрэглэгчдэд төрөх вэ гэдэг асуудал байна л да. Тэгэхээр энэ форум бас нэг талаараа энэ лөө чиглэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ том хоёр орны одоо бидний хоёр талч хоёр том зах зээл байна шүү дээ. Тэнийг бол сайхан боломж гэж харах хэрэгтэй. Тэгээд энэ орноос эрдэмтэн судлаачд ирж үйлдвэрлэгч нартай холбогдож бид нартай хамтарч энэ форумыг хийж байгаа нь бас чухал. Мөн одоо Солонгос, Японы эрдэмтэн судлаачд ирж ус оролцож байна үйлдвэрлэгч нар. Энэ бас бид нар бол Япон Солонгостой сүүлийн жилүүдэд судалгаа боловсруулалтын ажлыг хөгжүүлэхэд нэлээд өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Цаг уурын их хүнд бэрхшээлтэй үед Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэдэг бол хэцүү гэж хүмүүс боддог байх. Гэхдээ тэрэн дээр бид нарт заавал үр ашигтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх сонголтын тийм нөхцөл бол заавал гарч ирнэ гэж би бодож байна. Монголтой адилхан ийм хуур аваар амьсгалтай ийм газар нутгаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж байгаа улс орн бол олон байдаг. Тэгэхээр энэ нэг одоо гол жишээ бол Японы Хоккайдо Токачи гэдэг юм улсын жишээ байна. Тэгэхээр энэ Токачи бол 30-40 жилийн өмнө бол хамгийн ядуу мужи улс байсан. Тэнцээ бол хүйтэн учраас зөвхөн төмснөөс өөрөнд хариалж болохгүй гэж боддог байсан. Гэтэл энэ 30 жилийн хугацаанд маш олон тоног төхөөрөмж технологиг нэвтрүүлээд одоо бол Токачи гэдэг бол Японд алдартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм болж чадсан. Тэгэхээр Монголын хувьд дараагийн шинэ үеийнхний хөдөө аж ахуйгаас энэ баялаг бүтээх гол бололцоо бол хөдөө аж ахуйг механикжуулах, технологижуулах гэсэн ийм л асуудал байна. Судалгааны ажлын хүрээнд хамгийн анхны төсөл болох саримсны төслийг амжилттай явуулаад байна. Тиймээс цаашид салбар хоорондын хамтын ажиллагаа, академик судалгааны төвшөнд харьцангуй олон салбар хамтрах боломжийг технологид суурилсан хөдөө аж ахуйн орон зай буюу Agritech платформ олгох бүрэн боломжтой юм а.